За өдрийн мэнд өглөөний мэнд өнөөдөр нөгөө мацка барьж дуусаад буцаад хоол руугаа орлоо. Тэгээд өөрийгөө ажиллаад ингээ байхаар нүүрний хэсэг энэ толигоод яг сая усанд ороод тос өргөсөн ч гэсэндээ нэг тийм гэлтаагаад нэг байгалийн нэг өөрийн нэг төрсөн дөнгөж төрж байгаа хүүхдийн нүр шиг нэг тиймэрхүү мэдрэмж зүгээр аваад байна. Тэгээд хоол идэж эхлэхэд юу идэх ёстой юм бэ гэж судалж үзээд яхад мацаг барьсны дараа болвол жимс, ногоо, жуус ч юм уу. Тэгтээ яг нөгөө өөрийн гараар хийсэн жуус, өөрийн гараар тарьсан ногоо ч юм уу эсвэл яг Монголд бол нөгөө байгалийн гаралтай нөгөө яг байгаль ургуулсан ногоо жимсүүд байгаа шүү дээ. Хожаагаас ч гэсэнд орж ирж байгаа ч гэсэндээ тэр гадна талынхын хальсыг алин байвал хальсыг аваад зөвхөн тэр дотор байгаа тэр жимсийг идэх. Тэгээд ногоогоо идэх. Тэнгууд толгоо өчтөр оржтөр энэ тэр ерөөсөө тийм нөгөө мацаг барьж явах үед бол 24 цаг өнгөрсний дараах явцад бол сэргэлт аваад явсан. Тэгээд одоо би нөгөө дотор хуучин байсан нөгөө тэр нөгөө бүх муу хорт бодисуудаа ингээ биесээ гаргаад дээрээс нь ингэж шинээр энерги буюу дандаа сайн чанарын нөгөө жимс, ногоо, самар гэх мэтлэн зүйлүүдийг багуугаар идэж байна. Тэгээ нэг бидээ жоохон дасгаад одоо нэг 2 сар 2 хоног үргэлжлүүлээд явсан нь одоо үр дүнгээр хаад дахиад танилцуулах болно. Өөрийгөө хайрал, өөрийгөө дотроос хэмжил. Таавал бүхнийг чадах чадвартай гэдгээ, бүхнийг эмчлэх, бүхнийг хайрлах чадвартай гэдгээ өөрийнхөө тэр дотоод ертөнц бодол сүнсэн биетэйгээ холбогдож тэндээс ирэх үүрэг даалгавар хүмүүсүүдийг хайрлаж сурах, төвчээрийн дараагийн төвшөнд ямар зүйлүүд байдаг, төвчээртэй байснаар бид ямар сайхан зүйлүүд ирдгийг одоо тэр мацгийн тэр юугаар харлаа шүү дээ. Мацгаараа би одоо харж шүү дээ. Тийм болохоор бид нэр төвчээртэй байх хэрэгтэй. Бид нэр дотроосоо өөрийгөө эмчлэх чадвартай гэдгийг санаж явах хэрэгтэй. Яг нөгөө орчин үеийн имлэг зүй бол бидний нөгөө чадахгүй нөгөө одоо хаалгаагаар авдаг олгооч гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд байгаа ч гэсэн ер нь гэхдээ эргүүлээд ингэ санаад авахад бид нар өөрсдийгөө өвчлүүлсэн бид нар өөрсдөө идэж ууж байгаа амрууга хийж байгаа юмараа өвчлөн бидний уур хилэн нөгөө бидний тэр муу хэсүүд ингэж босож бид нар өөрсдийнхөө тэр сэтгэл зүрхээрээ өвдөж тэрнгээрээ нөгөө стресстэж өөрийгөө өвчлүүлээд байгаа маа. Энийгээ сайн анхаарах хэрэгтэй байна. Тэгээд шинэ амьдралаар шинэ ертөнцөөр өөрийгөө хайрлаж, бусдыг хайрлаж явцгаая. Би чадаж байна. Та ч гэсэндээ чадна. Амжилт хүсье. Миний эцсийн бүлгийн эцсийн зорилго бол өөрөөрөө бусдыг эмчлэх. Өөрийнхөө туулсан зүйлээрээ бусдад хайр түгэх. Өөрийгөө эмчилж чадж байна гэдгийг харуулах. Тэгснээр тэр хүн бас чадвартай юм байна гэж ойлгохыг харуулах зорилготой байна. Ялангуяа би одоо ханийхаа ихч уянгаа ихчээгаал эмчилчмээр байна. За ингээд амжилт хүсье. Бай бай.